За ганцаархна. За ер нь бол би мэдээж дэмжиж байгаа. Энд чинь нөгөө гарын үсэг гэрээ байгуулсан шүү дээ. Тэгээ бид нар соёрхон баталж байгаа байхгүй 64 хүнээр эцсийн үе шат гэсэн үг. Тэгээ би юу гэж одоо нөгөө энэ үгийг авсан бэ гэхээр яасан амар уддсан бэ? Бүр жилийн өмнө энэ чинь гарын үсэг зурсан гэрээ шүү дээ. Тэгээд өнгөж одоо орж ир бүр алтан гэрлийн очиж байгуулсан гэрээ шүү дээ, тэ? 25 оны 3 сард. Тэгээд тэр дор нь оруулмаар байгаа байхгүй юу? Энэ аль газар нь хариуцаад ингэж байнга удаагаад улсын их хурлын гишүүд бүр марцтлан ингэж удаадаг юм бэ гэдгийг нэг талдаа асуумаар байна. Гадаад харилцааны яам юм уу, засгийн газар юм уу, хийн өөрийн мартагдсан, байгуулсан байгаа хилэлцээр соёрхон батлаагүй асуудлууд байгаа юу үгүй юу гэдгийг нэг талдаа одоо асуухлаар надад хариулж өгөх хүн байгаа юм болов байхгүй юм болов. Энийг нэг анхаармаар байна нөхдөө. Бид нар чи олон улсын өмнө одоо хүлээсэн үүргээ байнга одоо мартдаг, удаадаг, ач холбогдлыг бууруулдаг ийм л одоо нөхцөл байдалтай болчиход байна. Уг нь Монголын засгийн газарч тэр хинэн ч сайд байсан бэ? Хинэн ч ерөнхий сайд байсан бэ? Нэг л Монгол улс. Улсын хурж гэсэн адилхан шүү дээ. Тэгэхээр энэ гадагшаа харьцаж байгаа энэ асуудлуудаа хэлсэн үгэндээ шуурхаа хурдан хүрдэг баймаар байна гэдгийг нэг талдаа хэлье. Хоёр дахь нь болохоор энэ хилэлцээр ямар нэгэн мөнгөн дүн заасан ч юм уу төсөв дээр ямар ч одоо ачаалал үүссэн харилцаа байхгүй юм байна. За бид нар ч гэсэн ямар нэгэн байдлаар одоо санхүүгийн дэмжлэг авах гэдэг асуудал бол огт байхгүй юм байна шүү дээ. Зүгээр л одоо хоорондоо мэдээлэл солилцох, хамтран ажиллах, за одоо юу гэдгийг одоо нөгөө эдгээр асуудлуудаа 15 чиглэлээр гүйцэтгэх ажиллагаа гэдэг юм уу мэдээлэл солилцохоор байгаа бол үүн дээрээ одоо харилцан тусалцаа үзүүлэх асуудал байгаа юм байна. За дээрэс нь яг өөрсдийнхөө албан хаагчдынхаа одоо ажлын туршлага гэдэг юм уу энэ сургалтуудыг бас харилцан мэдээлэлээ солилцож болно гэсэн ийм заалт байгаа юм байна. За гэрээ нь бол хугацаагүй байгуулагдсан юм байна гэж одоо харлаа. Би тэгээд энэ бас дашрамд минутаа ашиглаад хууль зүйн сайд, хууль зүйн одоо салбарт юу гэж хандаж хэлмээр байна вэ гэхээр за энэ хүний эрхийн энэ жилийн хүний эрхийн комиссийн энэ жилийн одоо 25 дугаар илтгэл дээр шүүх шинжилгээний байгууллагын тулгамдсан асуудлын талаар одоо ийм тусгаалсан бүлэг байгаа. Уншаараа. Шүүх шинжилгээний салбартаа анхаарч өгөөрөө. Ямар сайхан сайдын одоо сайд болгон л өөрийн гэсэн одоо онцлогтой байдаг шүү дээ. Таны хувьд яг энэ шүүх шинжилгээний ажлаа бас анхаарч энэ шүүх шинжилгээний салбарыг хөгжүүлсэн ийм сайд байгаасаа гэж хүсэж байна. Яг гэвэл энэ бол өөрөө эргээд Монгол улсын яг энэ гэмт хэрэг болон өвчлөл илрүүлэх тийм ээ одоо энэ бүхий л энэ асуудлууд дээр чинь маш чухал салбар. Бид энэ салбараа ердөөсөө хөгжүүлэхгүй зүгээр л нэг юм дайвар салбар юм шиг орхигдуулж ирсэн нь бол бас бодлогын алдаа юм. За асуултанд хариулъя. Яруулах уу? Амар цагаан сайд хариулъя. Иргэн төвтэй эрх зүйн шинжилгээ реформыг уул зүйн салбарт эхлүүлж байгаа. Нэгдүгээр цаа ариун зүйн сайдын ярьсан хүний эрхийн асуудал. Мэдээж одоо хүний эрхийн үндэсний комисс, олон улсын гэрээ конвенц мөн одоо хэм хэмжээ пактуудад заасан асуудлуудыг дотоодын хууль тогтоомжтой уялдуулах, олон улсын жишгээр хүний эрхийн асуудлуудыг хүнддэг байх, зохицуулдаг байх тогтолцоог илүү бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байгаа. Энэ чиглэлээр үйл зүй дотоод хэргийн салбарт хүний эрхийн бодлого зохицуулалтын тэр дундаа салбарын хүний эрхийн асуудлуудыг зохицуулах, мөн одоо дэмжлэг үзүүлж үндэсний комисстой хамтарч одоо асуудлууд дээр дүн шинжилгээ хийх, дэмжлэг үзүүлж ажиллах ийм бүтцийн байгуулалтыг хийж байгаа гэдгийг хэлье. Энэ өөрөө бас одоо олон талт хамтын ажиллагаан дээр үндэслэсэн асуудал нэгдүгээрт. За хоёрдугаарт бид олон улсын өмнө хүлээсэн үүрэг нэгдсэн үндэсний байгууллага болон бусад одоо улс орнуудтай хийсэн олон улсын гэрээ хэлэлцээрийн хэрэгжилт түүний тайлан цаг хугацаатай холбоотой анхаарах асуудлууд бий. Нэгэн зурсан болвол цаг алдалгүй хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй, хэрэгжүүлж эхэлсэн болвол үр дүн тайлангийн зохих хугацаанд нь тайлгандаг, дотоодод өдөгөө гадаадын одоо олон улсын байгууллагууд хөрвүүлэхээс гадна бодлого шийдвэртэй тусгаж ажилладаг байх нь бидний хамгийн чухал асуудал. За гуравдугаарт энэ хэлэлцээр өөрөө олон чиглэлээр энэ одоо гэмт хэрэг гаралт сэдэлд нарийсж байгаа улс үндэстэн дамсан зохион байгуулалттай гэмт хэрэг террорист бүлэглэлүүд за түүний одоо хор уршгууд ихээхэн дэлгэрч байгаа энэ нөхцөлд бол бид хамтын ажиллагааг олон улсад
улам өргөжүүлэх шаардлагын хүрээнд хийгдэж байгаа ажил. Энэ дээр заасан 5 зүйл заал бүхий үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд бодлогын болон үйл ажиллагааны уялдаа холбоог салбарын хэмжээнд хангах, за түүний үр дүнг цаг тухайн үрдэн тооцож явах ажлууд, үүнтэй холбоотой тандан судалгааны ажлууд хийгдсэн байгаа. Зардлын тооцоонууд гарсан байгаа. Өр нөлөөний судалгаа хийгдсэн байгаа. Хөгжил баримтлал нь батлагдсан байгаа. Цаашлах юм бол энэ одоо хилцээр тодорхой дэлгэрэнгүй одоо мэдээллүүдийг бас энэ танилцуулгад бэлдсэн байна. Өнөөдрийн байдлаар манай улсын 15 мянган иргэн яг улсад ажиллаж амьдарч байна. За тэдний эрхийг хамгаалах, за мөн одоо эрх зүйн орчныг бүрдүүлэх, харилцан одоо гэрээ эрх зүйн тусалцааны одоо гэрээ үйл ажиллагааны хүрээнд хамтарч шийдвэрлэх олон асуудлууд байна гэж үзэж байгаа. За эцэж байгаа асуудалтай холбоотой санал хураалтыг үдээс хойш 14 цагаас санал хураалт явуулна. За ингээд үдээс өмнөх чуулганы уралдааныг